За сайн байцгаана уу? Эко нэвтрүүлгийн анхны дугаар та бүхэнд хүрч байна. Би бол сэтгүүлч Пүрэв Даваа. За энэ нэвтрүүлгийн анхны дугаарын зочин бол Монголын уул уурхай үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Монгол улсын зөвлөх инженер Дам гэж хүн байна. За танд өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За сайхан намарч байна уу? Энэ жил ер нь Сайхан. намар их хурд болж байна. Тэгж байна. За тантай уулзсан шалтгаан гэвэл за мэдээж Монгол улс бол уул уурхай ашигт малтамлаараа одоо ашиг олдог гэх, орлого олдог гэх ийм улс тийм ээ. Гадагшаа нийлүүлдэг. Эдийн засаг нь энэс бараг 80-90 гаруй хувь хамааралтай ийм улсаа. За ер нь одоо түүхэн талаас аваад үзэхэд одоо бусад өндөр хөгжилтэй улс орнуудын уул уурхай голдуу түшиглэж хөгжсөн улс орнууд яаж хэрхэн одоо зөв голдрол замаар хөгжсөн байдгийг. Тэр замаар яагаад Монгол улсаас замнаж эдийн засгийн хүчрхэг улс болж чадахгүй байна. Энэ дээр таны бодлыг эхлээ сонсоод байлаа. Яриагаа эхлүүлье да. За тэгэхээр ерөнхийдөө бол уул уурхай тухайн ойлголт бол бас харилцан адилгүй хүмүүсийн нөгөө ойлгох мэдээлэл энэ зөрөө байна л да. Зүгээр ажиллаж байхад энэ уул уурхайг эсэргүүцээд байгаа хүмүүс бол сайн нарийн учрыг ойлгохгүй байгаа л байна. Тэгэхээр бид нарт ч гэсэн одоо манай уул уурхайн салбарын ч гэсэн энэ одоо уул уурхайнхаа үйл ажиллагааг ер нь энэ үйлдвэрлэлийн онцлогийг энэ улс оронд ямар хэрэгтэй, ямар одоо ашиг тус өгдөг энийг одоо сайн таниулах дутмаг байгаа юм. Иннээс болоод байгаа. Нөгөөдөгөрт одоо ингээд амьдрал дээр ажиллаж байхад гадшаа явдаг, барьдаг, гадаад орнуудаар явдаг, ирдэг, одоо аялаач усаа явцдаг энэ хүмүүс бол харьцангуйгаар ойлгоцсон байдаг байхгүй юу? Ялангуяа гадшаа яваа сураад ирсэн одоо 3-4 жил болоод 5 жил болоод ирсэн хүмүүс эсвэл гадаад оронд ажиллаж амьдарч байгаад ирсэн хүмүүс эдгээр бол арай өөрөө ойлголттой болсон байдаг л дээ. Тэгэхээр тэр эсэргүүцлийг хэн гаргаад байгаа юм гэхээр тийм мэдээлэл байхгүй. Ер нь тэгээ тэр чиглэлээр нь бас олигтой ингэж сурталчилгаа янз бүрийн одоо юм хийхгүйгээс болоод тэгээ дээр нь одоо нөгөө юу гэдэг юм да одоо монголчууд ч энэ байгаль дэлхийг шүтэж амьдардаг ер нь тийм шүтэнлэг хүмүүс шүү дээ. Тийм тэр талаас нь одоо нөгөө улс төрчнөр ялангуяа энэ ашиглаж их толгойг эргүүлдэг л дээ. Тий. Одоо нөгөө пропаганда гэж ярьдаг. Тарих угаалт хийцэн. Тийм тэрийг бол маш их сайн хийж энэ улс төрчнөр. Тэгээ энэ улс төрч гэж ямар хүн байх юм гэхээр уг нь улс орны хөгжлийг л дээш нь ахиулах, хөгжүүлэх тий. Улс орондоо болж байгаа үйл явдал тэрийг одоо яаж зөв залж сайжруулж явах уу, ард түмнээ яаж сайхан амьдруулах уу, хууль эрх зүйн орчноо яаж улсрангуулах уу гэд тэр чиглэлээр л толгойгоо гашлагаж ажиллаж явдаг хүмүүс байгаа юм. Баймаар байгаа юм. Миний ойлголтоор. Гэтэл өнөөдрийн манай улс төрчин нарын ихэнх нь баг зөвхөн өөрийн амбиц, өөрийн одоо нэг өчүүхэн юу ч байдгийг нэр хүндийг өсгөх ч юм уу, эсвэл одоо сонгогдохын тулд ч юм уу ард түмэнд их буруу ойлголт өгдөг. Тэр ялангуяа мэдээлэл муутай байгаа дээр нь их ажилдаг. Тэгээд энэ нь явандаа Монгол улсын хөгжилд саад учруулад байгаа байхгүй юу. Энэ жишээл одоо саяхны жишээ гэхтэл одоо тэр халзан бүрэгдэн орд дээр болж байгаа үйл явдал тийм ээ. Тэгэхээр тэр жишээлбэл ямар одоо юм байна вөхөр тэр халзан бүрэгттэй гэдэг тэр Ховд аймагт байдаг тэр орд бол ертийн л нэг одоо газрын ховор элементийн орд. Ер нь сүүлийн үед энэ шинжлэх ухааны технологи хөгжөөд ирсэн энэ байдлыг ажиглахад бол газрын ховор элемент гэдэг юмнаас маш их юм гаргаж авчээ. Энийг маш их өргөн ашигладаг болж. Ялангуяа энэ одоо нөгөө хиймэл оюун ухаан, компьютерийн үе. За тэгэл энэ одоо гар утас, телевизор энэ бүх юмны одоо хамаг занглаа, хамаг нарийн андин юм энэ газрын ховор элементээс гаргаж авч байгаа байхгүй юу. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вөхөр
дэлхийн ертөнцийн одоо хөгжлийн нэг чухал түүхэд бол энэ газрын ховор элемент болчихжээ. Хуучин дээр үед одоо алт зис гуйл ч юм уу те металл Тий. одоо их чухал байсан бол одоо орчин үед тийм биш болчиход байна. Тэгэхээр бид нар энэ газрын ховор элемент бас тэгээ дэлхий дээр нэг их элбэг хаасайгүй биш. Бас ховор. Тий. Тэр дундаа яг энэ газрын ховор элементийн хамгийн их одоо нөөц бүхий газар бол манай дэлхий дээр яг Аз төв. Аз төв хэсэг. Илүү их одоо тэр чиглэлийн нөөц баялаг байна. За тэр утгаараа ч гэсэн манай Монгол улс энэ одоо сүүлийн үед мод болоод байгаа, эргэлтэгтэй болоод байгаа энэ одоо элементүүдийг олборлох, ашиглах, энийг ирж хааж олох. Энэ дээрээ түшгэлж одоо эдийн засгаа хөгжүүлэх, орлого олох ийм болцоо боломж бол харагдаад байна. Тэгэхээр бас нэг юм нь юу гэхээр эн чинь яг үндсэндээ дэлхийн одоо хүчрхэг олон том орнуудын хөгжилтэй орнуудын одоо бизнесийн сонирхлын цэг болчихсон. Тэр утгаараа тэд нар энэ одоо газрын ховор элементийн төрөл дээр бол ер нь их өрсөлдөөнтэй. Одоо юу гэдгийг нөгөө харгуугаар хэлэх юм бол өстой халалцж байгаа юм. Тэгээ энэ нь жишээлбэл манай хоёр хөрш энэ одоо ашигт малтмлыг маш сайн нөөц сайтай энийг одоо аль эртнээс олж илрүүлээд бүр олборлоод энийг одоо бүтээгдэхүүн болгоод ингээд дэлхий дээр ялангуяа урд төрш бол энэ газрын ховор элементийг бол атгацсан байгаа юм шүү дээ. Ялангуяа энэ нөгөө цахилгаан машины гол түүхээдүүдийг бол яхаарахгүй атгацсан. Тэгэхээр энэтэй өрсөлдөгч орнууд одоо жишээлбэл Америкийн нэгдсэн улс ч юм уу, Европын холбооны улсууд ч юм уу, Япон ч юм уу эдгээр орнууд энэ ашигт малтмал харьцангуйгаар нөгөө өөрсөнд нь бага байна л да. Тэгэхээр Монголын тэр ашигт малтмалыг одоо энэ нөхдүүдэд амархан алдчихгүй тулд янз бүрийн пропаганд одоо юу гэдгийг цаагаараа одоо тийм бодлого явуулга хийж явах шиг байна. Манай энэ сая тэр Алзамбург дээр болж байгаа явдлыг хараад байхад бол тэр бол монголчууд хоорондоо тэрэн дээр нэг тэгж алалцаад байх шаардлага байхгүй. А гол нь гаднаас нөлөөлж алалцуулаад байна уу гэж би бол хараад байгаа. Одоо нөгөө хятадууд тэрийг олборлуулахгүй ч гэдэг юм. Эсвэл австралиудад олборлуулахгүйгээд хятадууд одоо юм явуулаад байгаа ч юм уу. Хойтгууд бас яагаад ч байгаа юм. Ер нь л нэг ийм маягаар л одоо бидний хэдэн зөөхөн монголчууд хоорондоо л одоо үзэлцээд байдаг, вэвнэгээ элдв янзаар дайрт давшилдаг, доромжилдаг ийм л болчоод байна л да. Тэгээд мөнгөтэй хүн нөгөө яаж ч одоо өмүүлж чаддаг нөгөө мөнгөтэй нь хөгжмөө захиалдаг гэж нэг үгүй шүү дээ. Тэр чил болоод байгаа байхгүй юу? Тий. Тэгэл ийм болоод байгаа. Тэрнээс биш одоо эн чинь тэр Алзамбургтэн тэр орд дээр байгаа тэр одоо хэдэн төрлийн газрын ховор металлыг олборлоход тэнд ямар ч одоо тэр ард түмний амьдрал ч юм уу тэр нутаг оронд сүйдтэй аюултай юм байхгүй. Тэр уран тэр янз бүрийн цацраг идэвхт одоо бодис ялгардаг барьдаг тэр бүгд одоо зүгээр л суурхал одоо хотлоо байхгүй. Тэгж айлгаж хагаад тэгээд тэр ажлыг одоо зохион байгуулад байна л тий тэгж ойлгож байна. Өөрсдийн ашиг сонирхол байгаа учраас тэнд тийм зүйлийг зохион байгуулдаг. Энэ бол ерөнхийдөө бас үндэсний аюулгүй байдал халдж ийн гэсэн үг л дээ. Гаднаас орж ирж байгаа. Нэг талаараа бол тэгж ийн гэсэн үг шүү дээ. Мөргөлдүүлж байгаа, тулгууруулж байгаа тийм ээ. Тэгээ энэ бүхнийг одоо мэдээллийг сайн өгөх хэрэгтэй байна. Аль талаас энэ засгийн газрын ажил уу, харьяа яамны агентлагийн ажил уу гэдгийг бол маш нэрийн тодорхой чиглэлүүд аваад ажиллах хэрэгтэй. Гэхдээ энэ урт хугацааны хувьд иргэдэг ийм сэтгүүтэй болгочлоо. Яг нэг тарих угаал маш хүчтэй явагдсан учраас юу юугүй нэг компани гадны хөрөнгө оруулагч орж ирэл энэ хөрсөнд оргоо баялагийг өнөө маргаашгүй бүгдийг хуу хамаал гараад яваад тэгээд энэ чинь үлдсэн байгаа газар нь тэр байгалыг, бүс нутгийг, тэр сумыг, орон нутгийг ингээд сүрүүлчих юм шиг юм ойлголт бий болсон учраас тэгээд дээрэс нь хүмүүс мөнгөөр хөдөлж байна тийм үү? Тий. Тэгэхээр ер нь бол зүгээр аливаа улс оронд
бүр өндөр хөгжилтэй оронд ч гадны хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй байдаг. Тий. Тэгэхээр манад бол ялангуяа одоо сүүлийн үед энэ миний сая яриад байгаа энэ газрын уур элементэн дээр бол бид ямар туршлагагүй, урд нь ямар ч тийм уурхай ажиллаж байгаагүй тий. Тийм учраас бид тэр талын мэдээлэл мэдлэг муутай учраас гадны хөрөнгө оруулалт оруулахаас өөр арга байхгүй. Тэр технологи нь ч нарийн бас зүгээр нэг нүүрс шиг олборлоод шууд богоонд очиж явуулаад идэх чинь биш тий. Тийм учраас энэ дээр бол зайлшгүй гадны хөрөнгө оруулалт шаардлагатай, их хэмжээний хөрөнгө мөнгө орно, эрсдлэгтэй. Тийм учраас бид нар энэ дээр одоо гадны хөрөнгө оруулалтыг татах гэж бодож байна л да. Тэгээд энэ бас нэг юм нь юу гэхээр энэ манай төр засаг шиг байж чадахгүй байгаад бас их учраа байна. Одоо зоригтой гаргасан шийдвэртэй үнэнч тэрнийхээ төлөө тэмцдэг юм байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тихгүй ялангуяа одоо улс төрчөр би түр хэллээ шүү дээ. Өөрийн зөвхөн хувийн ашиг сонирхлынхаа үүднээс одоо асуудал хандаад улс орны эдийн засгийг бол ерөөсөө бодохгүй тийм ээ. Ирээдүйн хойч үеийг бодохгүй зүгээр л өнөөдөр би одоо нэг сонгуул сонгогчжээвэл юуг ч худлаа ярьж байгаа, юуг ч одоо хүний толгой эргүүлж байгаад гараад ирэх энэ одоо боломжтой болчихсон юм нэг сонин үе байгаа байхгүй. Тэгэхээр энийг төр засгаас хязгаарладаг, тэр хууль эрх зүйгээ барьдаг. Одоо жишээлбэл монголч нь бол нөгөө төвлөрсөн нэг засагтаа орно штэ. Тий. Гэтэл одоо Америк бол өөр штэ. Одоо нөгөө орон нутгийн бие даасан эрх хэмжээ нь их өндөр байдаг. Холбооны улс тийм ээ. Тэгтэл манайх бол холбооны улс биш. Тэгэхээр энэ төр засгаас гаргасан, засгийн газраас гаргасан шийдвэрийг улсын хурлаас батлаа гаргасан хуулийг нэг аймгийн юм уу, нэг сумын одоо хэмжээнд эсэргүүцэх юм уу биелүүлэхгүй байх ёс байхгүй. Тэгэхэд одоо яаж яах вэ гэхээр шилэл ховдын засаг дарга болоо шууд тэнд одоо тэр засаг төрийнхаа бодлогын эсрэгэл юм хийгээл яриад яваал шийдвэр гаргаал илэрлээд байгаа байхгүй. Тэгээ энэ нь бол нөгөө бусдын өгөөш болоход айгүй их нөлөөлж шít. Одоо тэр жил нөгөө усан цахилгаан станц тийм ээ нөгөө Ховд аймагт байгуулах гэдэг одоо бидний зорь тэмцээд байгаа тэр Эрдэнэ усан цахилгаан станцыг байгуулахад эсэргүүцээд багийн нэг сумын багийн засаг дарга одоо манай урд хөршийн ерөнхийлөгчд захиа бичээ сууж байгаа хөө. Төрийнхөө эсрэг. Энэ бол их орноосоо урвсан гэж үзэх шууд тийм байхгүй. Тэгэхээр энийг яахчгүй өнгөрөөлөд хараад ингэж болдгийм байна гэдэг ойлголт цаашаа газар аваад тэгээд улам л одоо энэ нэг тийм учир нь ойлгогдохгүй зөвшөөрöd байгаа юм шиг эсэргүүцээд байгаа юм шиг хин дуртай хүн тэн дээр нь очиж тоглолт хийж болдог ийм л болж байгаа. Би бол тэдгэр хүмүүсийг илүү өөрийн ашиг сонирхлын төлөө авилгын шинжтэй, хэл ахуулгын шинжтэй хийдэг, эсрэг зогсдог байх гэж боддог. Тэгж дуурчиж өөртөө ямар нэг юм нааж иж тэрний дараа эсэргүүцэхгүй хамтран ажилладаг ч юм уу, дэмждэг ч юм уу. Ийм зүйл юу нэг ажиллагддаг. За тэгээд яг одоо энэ газрын ховор элементийг жишээ нь гадны хөрөнгө оруулалттай компани оруулж ирээд олборлоод гаргаад ирлээ. Монголд энийг боловсруулад эцсийн бүтээгдэхүүн болгоод гарах үйлдвэр чинь өнөөдөр байна уу? Боловсон хүч нь байна уу гэдэг асуудал ингээ ярих юм бол байхгүй. Байхгүй тий. Тэгэхээр л нөгөө миний хэлээд байгаа гадны хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай салбар гэдэг чинь энийг хэлээд байгаа байхгүй. Тэрнээс бид нар нэг алтны шороо орд ашиглах бол монголчууд чадна. Нэг нүүрсний орд ашиглах юм бол монголчууд чадна. Чадсаар ирсэн түүхтэй. За өшөөч юу ч байдгийг одоо тэгээд нэг жоншны орд ч юм уу те. Гэтэл энэ газрын ховор элемент гэсэн ийм цоо шин одоо техник технологи шаардсан маш их одоо босруулалт шаардсан ийм зүйл дээр бол бид нар яах арга байхгүй гадны хөрөнгө оруулалт шаардлагатай. Гадны техник технологи орж ирэх шаардлагатай. Тэгэхээр энийг одоо төр засгийн зүгээс дэмжихээс өөр арга байхгүй. Энэ дээр мэрэгчлээ хүнч манад баг байхгүй. Яг ганц хоёр цөөхөн геологууд энэ чиглэлээр жоохон судалгаа хийсэн л байдаг. Тэрнээс одоо яг энэ газар ховор элементийг олборлоод, боловсруулад тэр үйлдвэрт нь ажиллаж исэн тийм одоо миний л мэдхийн уул уурхай инженер лав байхгүй. Цөмийн энергийн газар гэж байдаг. Тэгээ зарим хүмүүс тэрийг ойлгодгүй. Ойлгохыг хүсдэг ч юм. Ер нь Монгол улсад тийм мэрэгжилтэй хүмүүс байх ямар шаардлагатай гэдэг юм. Шинжлэх ухааныг тийм их үүсгэсэн байр суурьтай
хүмүүс Монголд их байдаг юм шиг надад санагддаг байхгүй. Шинжлэх ухаангүйгээр ямар ч улсын техник, технологи, салбар ерөөсөө хөгж боломжгүй гэж хардаг. Одоо тэгээд яг сая бас нэг хиймэл дагуул энэ төр гэдэг энэ учир сайд ингээд яриад байна. Тэгээ энэ дээр бас ямар байр суурьтай байна, ард түмэн тийм ээ хоорондоо бас талтсан гайстай байна. Хоорондоо ч өөрсдөө ирэх ашиг сонирхлын зөрчлүүд бас байгаад ах шиг байна. Тэгээд тэр бүхнийг бүтээхэд шатхууны түлшийг бий болгоход тэгээд уг нь баялаг манай хөрсөн дор байгаад байдаг. Тэрийг бид нэр ашиглаад улс их орныхоо эдийн засгийг л хөгжүүлэл явах хэрэгтэй байгаад байх шиг байна. Хүмүүсийн боловсрал мэдлэг доогуур байна. Дээр нь мэдээлэл муу байгаагаас шинжлэх ухааны ололт амжилтыг ойлгохгүй байгаа. Тэр шинжлэх ухаан одоо Монголд хиймэл дагуул хэрэгтэй юу, хэрэггүй юу гэдгийг одоо хөдөөний нэг малчин хүн бол яаж мэдэх юм. Тэгээд тэр маягаар одоо асуудалд хандах юм бол мэдээж хэрэггүй л гээл ихэнх нь олонх нь тэгж хэлж байгаа байхгүй. Яг үүндээ бол тэр чинь дэлхийн нийтээр одоо энэ сансар огторгоо маш чухал болчихсон байна шүү дээ. Тэгээ бид яагаад тэрнээс хоцроо сууж явах хэвээр тий. Бас л адилхан л тэнд явах хэвээр өөрийн гэсэн нэг жижигхэн одоо хиймэл дагуултай байх хэрэгтэй. Тэрнээсээ мэдээлэл авдаг байх хэрэгтэй. Тийм ээ. Ялангуяа одоо энэ орчин үед энэ кибер халдлага гэдэг юм их хүчтэй болчихсон энэ үед бол өөрийн гэсэн хиймэл дагуул бол заашгүй хэрэгтэй. Тий. Хүний юмар мэдээлэл авч амьдрна гэдэг чинь хэцүү шттэ. Одоо ер нь нэг өдөр л танад мэдээлэл өгөхгүйгээ хаахтал тэгэл манай бүх юм нам зогсчих жишээтэй тий. Цаг уурын мэдээгээч гаргаж чадгаа байж юм билүү тийм ээ. Тийм учраас энэ хиймэл дагуулын асуудал бол тавих ёстой юм цаг үе нь болж ил байна. Одоо тэрийг ойлгодог, мэддэг залуучууд гарч ирээд юм хийж байна. Тэрийг дэмжих хэрэгтэй шүү дээ. Тэрнийг эсэргүүцээд байх шаардлага ерөөсөө байхгүй. Тийм. Тий. Одоо үзэгчдэд яг зөв энгийнээр ойлгуулах гэдэг үзье л да. Хүн өөрийн гэсэн орон сууцтай байх эсвэл байнга түрээсдүүлж амьдардаг байх хоёр чи өөр байгаа байхгүй тий. Тэгээд энгийн жишээгээр ойлгох үзэхэд. За одоо ер нь ингээд за энэ газрын ховор элемент ийм асуудалтай. За тэгээд алт зис, нүүрс бидний бас олборлдог олон бүтээгдэхүүнүүд байна. Энэ бүхнийг ерөнхийдөө голбоо урагшаа гаргадаг. За тэгээд өнгөрсөн жилүүд эргээд харахад за нэг нөхөр тий. Уудан дотор ил сичээл хатгаал нарийн царигтай болчих юм бол манай хамаг баялаг ингээд ерөөсөө урсаал бид нэр одоо нэг Африкийн орнууд шиг баг ингээд гуйлагчин болоод үлдэх юм а гэдэг асуудал их яригдсан. Тэрнээс олж маш олон хүмүүс ерөөсөө уул уурхай ер нь уурхайч бол бүгдээр улс их орныхоо эсрэг гэмт хэрэг хийж байгаа ийм хүмүүс юм байна гэдэг ойлголт маш хүчтэй болсон. Тийм болчиход байна. Тэр үнэн. Одоо энэ ойлголтыг залруулж зөв ойлголтод хэдүүлээ одоо оруулмаар байна л да. Энийг одоо хийхин тулд юу хийх ёстой бол хин аль салбар хийх ёстой. 10 жилийн өмнө одоо намайг янз бүрээр одоо шүүмжилж, дайрт давшилж тэгээд тэр одоо тэр шуудатай ууттай хэлсийг чинь харуулж ирсэн л дээ. Гэтэл өнөөдөр Монголын засгийн газар харин тэр чинь зөв байсан юм шүү. Одоо өнөөдөр тэр нь зөв байсан гэд тэрийг дэмжиж дээ шүү дээ. Одоо тэр олон одоо юутай болъё, бомбтой болъё те. Бомбын одоо хүчин чадлыг сайжруулъя гэд яриад байгаа чинь яа харахгүй байхгүй энэ зөв байсан юм байна гэдгийг ойлгож байна л да. Тэгэхээр ер нь бол зүгээр тэр нэг олон одоо замбраагүй, утга учиргүй цоолоод гоожуулаад байх нь юу юм? Тодорхой хэмжээний газруудад бол одоо энэ юу байх хэвээр. Тэгээ эдийн засгийн үр ашигтай байх хэвээр. Тий. Тэр бомбтууд байх хэвээр. Тэгээд тэр бомбтороо одоо бомбтынхаа хүчин чадлыг нөгөө бүрэн дүүрээ ашиглах хэрэгтэй байхгүй. Манай зарим бомбт байна шүү дээ. Одоо сард нэг ажиллаад, улиралд нэг ажиллаад, нэг сар юм уу нэг хэд хоног ажиллаад тэгээ хаачдаг, тэгэл байж идэг. Тэгэл тэнд нэг хэдэн хүн тэжээгээл одоо байж ах жишээтэй те байшин барилга тэр чи юм байна шүү дээ. Хүн ажиллаж байгаа учраас тэнд чинь амьдрал байх хэрэгтэй, орон байр хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энэ одоо нэгэн тийм бомб байгуулсан бол тэр бомбтуудаа бүрэн дүүрэн ашигладаг тийм одоо болох хэрэгтэй л байгаа юм. Дээр нь юу байх вэхээр одоо тэр одоо л ойлгож явах шиг байна. Энэ төмөр зам маш чухал юм гэдгийг. Бидний ялангуяа одоо нүүрс за тэгээд дээр нь одоо энэ металлын хөдрүүд, баяжмлууд энэ ч одоо их хэмжээний овор хэмжээтэй
бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр энэ нь бол маш их тээвэр шаарддаг. Тэгэхээр энийг одоо ингээд дандаа авт тээврээр тээн гэдэг бол маш их өндөр өртөг зардлаар тэгээд байгаа байхгүй. Тэгээд манай бүтээгдэхүүний өртөг өндөр болоод дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвар муутай болоод байгаа. Тэгэхээр энийг сайжруулах арга юу юм гэхээр тээврийн систем босронгуй болгох. Ялангуяа төмөр замын тээвэр нэвтрүүлэх. Тэгжээж өртөг зардал буух хэрэгтэй байхгүй. Өртөг зардал буунаа гэдэг чинь нөгөө өрсөлдөх чадвар сайжирна. Бусад орны одоо бусад бүтээгдэхүүнтэй дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвар сайжирна. Дэлхийн зах зээлийн үн ханшинд хүргэж зарж болно чадна гэсэн үг. Тий. Хамаг зардлын аваачаа тээврийн зардал нийцэлчихэд тэгээд л одоо нөх олон машин очрлуулаад тэгэл тэнд чинь маш олон хүн ажиллаж байна. Тэр тоос, шороо, тэгэл тэр утаа, уняар тийм ээ. Үнэхээр экологч гэсэн амар хор хөнөөлтэй байгаа байхгүй. Тэгэхээр энийг сайжруулах арга юу гэхээр ерөөсөө төмөр зам байна. Тэг төмөр замын нэг одоо зүтгүүр локомотив чинь араасаа бараг 100 машины одоо 150 машины ачих юмыг ачаад чирээд гаравчих шүү дээ. Тэгээ энэ чинь эколог одоо асар ашигтай зүйл тээвэр мөн байгаа биз. Тэгэхээр ийм юм хийхгүйгээр бид нар бол хол явахгүй болчиход байна. За тэгээ бид нар ч одоо ингээд маргалдаал нөгөө өргөн нарийн цариг гэж хэрэлдээд байсан. За тэрийг өлгөж аваад нэг одоо бараг л миний ойлгож байгаагаар 10 жил маргалдлаа, хэрэлдлээ. Тэгээд нэг өргөн царгийн төмөр зам 50 хийсэн. Тэгсэн хэрнээ одоо тэрүүгээр нь юу ч явахгүй байна. Энд чи одоо нөгөө хийсэн ажлын маань үр өгөөж гэдэг юм байхгүй. Хайрын мөнгө болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энийг үр өгөөжтэй болгох хэрэгтэй байна. Саяхан би нэг интернетээр энэ Орос хятадын хоорондын төмөр замын одоо харилцааны тухай юм үзчихсэн чинь тэр чи ерөөс маш амархан шийдсэн ба штэ. Нөгөө энэ хойд урд хоёр хөрш маа. Яасан гэхээр ерөөсөө ингээд энэ алс дурдтор одоо нөгөө хилэлж байгаа хэсгээр нүүрсний одоо тийм төмөр зам тавьсан ба штэ. Эхлээд Оросууд өөрийнхөө нөгөө өргөн царгийн төмөр замаа ингээд хятадын нутг руу гаргаад явуулсан байна. Тэгээд хятадын бомбтоор аваачаад буулгадаг юм байна. Хятадын нутг руу одоо гүн рүү н ороод тий хилийн бүсэл байх л да. Тэгтээ тэндгээ ороод буулгадаг болцсон. Хятадууд нь яг нөгөө төмөр зам нөгөө өргөн царгийнхэн төмөр замын голоор нь нарийн царгийн төмөр замаа зөрүүлээ тавьсан байна. Ерөөсөө тэр чинь ямар ч зардал чирэгдэлгүй нэг дээр модон дээр нөгөө өргөн нарийн хоёр цариг чи хоёлоо явж 50-тай явж шít. Тэгэл хятадууд нарийн царгаар орж ирж нүүрсээ ачаа балгараа явцдаг. Өөрийнхөө нөгөө нарийн царгийн богонд төмөр замтай штэ эднийх чинь. Тэрүүгээр Оросууд нь өөрийнхөө нөгөө өргөн царгийнхаар оруулаад буулгач албацаад ирдэг. Өрдөө тэр ямар ч одоо хэл хамаалга ба штэ. Үгүй тэгээ шийдчих болох юм байсан юмыг л одоо 10 жил маргалдаал өнөө хүртэл шийдээгүүл байж байгаа байхгүй. Тий. За одоо та бол Монгол улсын зөвлөх инженер хүн тийм ээ. Тэгэхээр ер нь энэ төр засагт байгаа хүмүүс мэрэгжилтнүүдийнхээ, инженерүүдийнхээ, зөвлөхүүдийнхээ үгийг хэр сонсож энэ хийж байгаа том төсөл ажлууд дээр тусгадаг юм бэ. Одоо чинь Монголын уул уурхай үндэсний ассоциацаас одоо гарч байгаа тэр бодлого, судалгаа, шинжилгээний материалуудыг хэр хүлээж авч, хэр танилцаж хэрэгжилтэндээ тусгадаг юм ер нь. За ер нь нэг их тийм одоо сэтгэл ханамжтай биш. Ер нь ингээд ажиглаад байхад манай одоо энэ сайд дарга нарын зөвлөхүүд гээд хүмүүс байх юм аа. Орон тооныч байна, орон тооны бусч байх шиг байна. Ажиглаад байхад тэр ер нь нэг тийм одоо тэр амьдрал мэддэг, тэр тухайн салбарыг одоо 10 хуруушгэ мэддэг тийм хүн харагдахгүй байгаа. Ямар ч юм бүүмэд одоо тэр хизээ тэр уул уурхай мэрэгжил эзэмшсэн хүн юм мэдэхгүй мань мэт одоо би бол энэ салбарт 44 жил ажиллаж байна. Миний лав огт зүс царай хараагүй хүмүүс л манай одоо сайдын ч юм уу манай ерөнхий сайд зөвлөгөө өгж байгаа. Уул уурхайн чиглэлээр. Тэгээ тэр хаана хизээ сураад юу мэддэг болчихсон улсууд авчдгийн яаж яваад авчдгийг би бодохдоо нөгөө цүнх баригч нар л
зөвлөхөлчдөг юм болов уу гэж бодлоо. Талах барьж чаддгүй хүн хэрхэн талах барих тухай Тий. заана гэдэг чинь Тийм шүү дээ. боломжгүй асуудал л та. Хонь хариулахыг мэддгүй хүн хонь яаж хариулахыг хөдөөж хон сайдд яаж зааж чадахгүй шүү дээ. Тэгэхээр яг тэрнтэй адилхан тийм зөвлөхүүд их олон харагдах юм аа. Энэ бол үнэхээр бас нэг талын харамсал. Яг тэгэхээр энэ салбарт энэ чиглэлээр мэдлэг мэрэгжил болоод тэрийгэ бүр мэрэгшүүлээд гэ насаараа ажилчихсан маш олон хүн байна. Одоо манаас дэшээч байна, доошооч байна. Тэр хүмүүсээс яад ашиглаж болдгоо. Тэгээд саяхан сургууль төгссөн. За нэг үсрээд 5 6 жил ажилласан тийм л нэг залууг л аваад тавьсан байгаа. Тэгэхээр нөгөөтг чинь нөгөө сайдд нөгөө шийдвэр гаргагчид бүх юмыг нөгөө олон талаас нь хараад сайн тайлбарлаад өгч чадахгүй. Тэгээд их л үсрээд одоо нэг интернет юу ухаал тийм ээ. Жохон гадны мэдээлэл харахаас цаашгүй юм уу гэж бодогддог. Тэгэхдээ энэ Монгол орны чинь онцлог, Монгол хүний чинь онцлог, Монголын урхаануудын онцлог бас байна шүү дээ. Өөр мөч юм байна. Монгол урхаачид яаж юуг хүлээж авдгийг, юуг хүлээж авдаггүй. Тийм ч бас одоо жишээлбэл хятадын урхаачид, Монголын урхаачид хоёр бол бас зарим юмдаар их ялгаатай шүү. Ялангуяа энэ стандарт технологийн асуудал дээр зөрүүтэй юм их байдаг шүү. Тий, тийм бах тий. За, Монголын урхаачдын онцлог гэж ярьсных түүхэн талаас одоо Монголын уул уурхай салбар хэрхэн хөгжсөн, хизээ эхэлсэн гэдэг талаас нь ярил л да. Монголын үндэсний эрхчлөө тусгаалгах технологиос эхлэхээс өмнө эхэлсэн юм байлээ шүү дээ. Одоо Монголоор гэдэг нэртэй холбогдож орж ирж байна тий. Тэгэхээр 1910 оноос ер нь Монголд уул уурхай яг албан ёсоор үүсч бий болж эхэлсэн. Тэр нь саяны хэлдэг тэр монголоор. За тэгээд ингээд яваад байсан чинь бас тэр чинь ингээд дур зоргийн асуудал болоод гадны тэр монголоор чинь гадны хөрөнгө оруулалттай компани шүү. Тэгээд эдгээр чинь ингээд нөгөө Монгол нутгаас одоо алт олборлоод тэрийг одоо авч гачин гаргаад ингээд мөнгө олоод тэгээд Монголд ямар нэгэн одоо ашиг тус байхгүй ийм байгааг мэдрээд тухайн үеийн одоо богд таант Монгол улсын засгийн газар ч юм уу. За 1910 он гэхээр чинь нөгөө манжийн үеийн юм болоо явчихж байгаа юм да ер нь бол. За тэгээд ингээд эхлэхдээ 11 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарлаад нөгөө манжийн юунаас гараад бие даасан тусгаар улс болоод ингээд эхлэнгүүт нөгөө 5 яам байгуулагдсан байна. Тэр одоо үед тэр хүрээнд эн чинь одоо ямар нэгэн байдлаар төлбөртөө зөвшөөрөлтөө хууль журамтай байхгүй бол болохгүй байна гэдгийг ойлгосон. Тэгээд 1913 онд Монголын анхны богд таант Монгол улсын уул уурхай эрхлэн явуулах дүрм гэдэг юмыг одоо санаачилж гаргах бий болгож баталгааж хэрэгжүүлсэн байна. Тэгээ тэр дүрмийг ингээд үзэж яхад тэр дүрм бол бас нэлээд либерал, нэлээд мундаг дүрм байдгийн шүү бас. Бодвол тэр манай тэр үеийн одоо тэр яам тамганд ажиллаж ирсэн сэхэтнүүд гадны юм судалсан баг. Гадны хууль дүрмийг ялангуяа энэ хойд урд хоёр өвшийнхөө хууль дүрмийг судалсан баг. Тэндээс санаа авсан баг гэж боддог. Нэлээд тийм боломжийн хууль босруулсан байдаг. Тэгээд 13 оноос энэ хуулийг бүр албан ёсны болгож одоо батламжлаад гаргаад тэгээд хэрэгжүүлж эхэлсэн. Тэгэхээр Монгол улс бол одоо уул уурхайн хууль гэдэг юмыг гаргаад 101 жил болж байна л дээ одоогоор. Тийм. Тэгэхээр тухайн үед жишээ нь за энэ газарт дор бол баялаг байгаа юм байна. Орд байгаа юм байна гэдгийг хэрхэн нээж судалдаг байсан юм бэ? Одоо бол технологийн дэвшлиг бол ашиглаж байгаа тийм үү? Тийм. А тэр үед ч гэсэн одоо геологууд тэр дундаа гадны геологууд ялангуяа нь урд төршийнхэн, хойд төршийнхэн гэдэг манай нутгаар яваад судалгаа хийсэн байдаг. Тэр судалгааны үндсэн дээр энэ одоо ашигт малтмлыг олборлох ялангуяа тэр үед чинь одоо хамгийн энгийн аргаар олборлоод хамгийн хурдан босруулаад үн төрөх юм бол алтал байсан байна.
Тий. Тэгээд алтны уурхай байгуулсан байна. Тэгээд алтны одоо уурхаагаас олох орлогыг гээд бас улсад авдаг барьдаг ийм эхлүүлсэн төвхтэй. Тэгээд цаашдаа бол эн чинь тэгээд 22 онд түүнийг дахиж босронгуулгаад ардын засаг 21 онд ялсны дараа 1 жилийн дараа 22 онд ашигт мултимлын хууль ийж анхны одоо тэр нөгөө богдхаант Монгол улсын журмыг дахиж босронгуулгаад ардын засгийн болгоод ард түмний мэдлийн болгоод тэгээд ингээд хөгжүүлээ явсан. Тэгээ өнгөрсөн жил нөгөө 22 онд бид нар уул уурхаан 100 жилийн аг хийгээд байдаг чинь тэрнтэй холбоотой юм л да. Уг нь бол Монгол улсад уул уурхай бий болоод одоо 100 тийм ээ. Тий. 114 жил болж шүү. Тийм байна. 10 оноос хойш гэж үзье, тийм ээ. Тий. Тэгэхээр за уул уурхайн салбар одоо энийг бол хүл мэдж байгаа. Тэгээ эсэргүүцдэг хүмүүс зөндөө байдаг. Ер нь Монголын уул уурхайн салбар ерөнхийдөө таны бодлоор ер нь яг зөв хөгжиж ирсэн үү? Яг тэр үеэс ахуулаад энэ 114 жилийн хугацаанд. Гүй алдсан онсон юм их бий. Одоо бидний намайг одоо ассоциац ерөнхийлөгч байх үед гаргасан нэг ийм ном байгаа. Монгол улсын ашигт малтмлын хуулиуд гэдэг. Тэгээ энэ хуулиудыг бол бид эмхтгэл болгож гаргасан. Энэ дээр одоо хамгийн ихнийх нь нөгөө богдхаант Монгол улсын одоо нөгөө ашигт малтмлын хууль. Тийм ээ. Тэгэл дараа нь ардын засгийн үеийн хууль, тэгээд одоо газрын хэвлэлийн хууль гэдэг 88 онд анх одоо албан ёсны газрын хэвлэлтэй холбоотой хууль эрх зүйн зохицуултыг хийж ирсэн байдаг. Тэгээд ингээд цаашлаад 94 оны хууль, 97 оны хууль гэдэг. Тэгээ 2006 онд нэмэлтийн өөрчлөлт оруулсан хууль гэдэг ингээд энэ бүгдийг нийлүүлээд ийм эмхтгэл болгоцсон. Одоо бас ашигт малтмлын хуулийг дахиад өөрчилж шинжилээд гаргах ийм шатанд явж байна. Ерөнхийдөө бол хуулийн төсөл бол урд одоо 2-3 жилийн өмнөөс гээд яригдаад хилцэгдээд гээд явсан. Зүгээр тэр одоо бэлтгэгдсэн хуулийн төсөл бол удахгүй улсын их хурлаар хилцэгдэх байх. Төрүүч нь одоо энэ сая их хурлаар тэр нөгөө цөмийн энергийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулаад ороод ирж явах шиг байна. Одоо ингээд цаашлаад явна. Гэхдээ энэ хуулийг боловсруулахад нэг учир дутагдал байгаа. Одоо энэ телевиз үзэж байгаа хүмүүс ч гэсэн одоо хандж хэлэхэд төр засгийн удирдлагуудад хандж хэлэхэд энэ хуулийн төслийг боловсруулж байгаа хүмүүс нь хэн байна вэ гэхээр одоо манай яам агентлагт ажилладаг төрийн түшээдүүд түшимлүүд хийж босруулж байгаа гол юм. Тэгэхээр эдгээр яадгийн гэхээр нөгөө төрийн хүнд суртлыг л их сайн одоо өөрсөнтэй ашигтай вариантаар хийж өгдөг. Яг одоо энэ салбарт ажиллаж байгаа хувийн болон улсын үйлдвэрийн газрын одоо ажилтнууд, инженер техникийн тэр хүмүүсээс одоо санаа оноог харьцангуйгаар авсан гэж ярьж байгаа боловч тэр хуулийн төслийг уншаад үзэхэд бол бас учир дутагдaltaй юм их бай. Тэгэхээр энийг бол бас жоохон бодолцуул илүү дээр болоо гэж бод. Тий. Ер нь хуулийн төсөл өргөн барьсан хэрнээ хэлцэгдэж байхад ард түмэн иргэдчсэн маш анхаарах хэрэгтэй. Тий. Ямар алдаа оноо учир дутагдал байна. Тэрийг нэг хамтдаа асуудлыг шийдээд нэг атайхан хууль өргөн барьчвал та түрүүн бас алдаа оноо аль нь бий л гэсэн. Ер нь аль салбар хөгжихтэй алдаа оноотой л байна. Гэхдээ тэр алдаа нь хуулиндаа байна уугүй гэдгийг сайн бас нягтлах хэрэгтэй байна. Тийм одоо 94 онд анх ашигт малтмлын тухай хууль гэдгийг гаргаж ялээ. Тэр хуулийг гаргахын өмнөхөн одоо 93 онд нэг улсын их хурлын дэргэд нэг комисс байгуулагдаад ажлын хэсэг юм аа. Ажлын хэсэг байгуулагдаад. Тэгээд энэ уурхаануудаар явж санал одоо хураалт санал асуулга хийж ийсэн. Би тэгэхэд тэр үед ардын эрх сонинд сэтгүүлч байлаа. Тэгээд тэр комист ажлын хэсэгт орж одоо явж ийсэн. Уг хуулийн маань нэр алтны тухай хууль гэдэг нэртэй анх. Тэгээ ингээд манай яамнаас, байгаль орчны яамнаас ингээд хүн оролцоод их хурлын тамгын газраас за тэгээд их хурлаас
одоо бас хоёр ч гишүүн өдр оролцоод ингээд алтны уурхаануудаар тойрж илээ. Тэр үе чи алтны уурхаа цөөхөнч байлаа. Тэгээ улсын чанартай цөөхөн эдэн алтны уурхаагаар явж үзчихээ. Тэгэхэд бол тэр уурхаачтаас саналыг бол их сайн авч ирсэн. Одоо яг тэрэн шиг л тэгж уг нь ажлын хэсэг гараад тэр ажлын хэсэг нь одоо энэ мэрэгжлийн хүмүүсээс энэ салбарынхаа амьдрал юмыг мэддэг тэр хүмүүсээс санаа оноогийн их авал дээр нь одоо бас орон нутгаас ард түмнөөс одоо бас санаа оноогийн аваад ингээд бүгдийг нийлүүлж хилцэж ягаад ингээд гаргуул арай амьдралд ойрхон хууль гарах болов гэж бодод. Тэрийг нэлээ анхаарах хэрэгтэй. За тэгээ тэрнээс гадна за энэ нэг аймагт судалгаа хийлээ. Энэ орд бай шүү. Энд баялаг бай шүү гэд нэг компани тэгээ лиценз авлаа. Тэгээ үйл ажиллагаа явуулах гал машин механизм очиж штэ. Тэгэхэд л урд нь нэг зүгээр хаанаас ч хамаагүй нэг гэрээс нэг эмэгтэй гарч ирэл орилол чарлаа. Улс их орныхоо газар хөрсөндөх баялгаа би та нарт тухуулахгүй гэдэг нэг хаасайгүй нэг юм байгаа тийм. Энийг одоо яаж зогсоох вэ? Тэр хүмүүст л ойлгуулах ёстой. Тэр хүмүүст л ойлгуулах ёстой. Тэр одоо эсэргүүцээд орилоод байгаа хүмүүс чинь бас л манаа нэг л ард түмний л нэг хэсэг. Тий. Сайн цаад нарийн учир утгыг ойлгохгүй байгаа байхгүй. Тэр нэг толгой эргүүлдэг нөхдүүдийн ятгалганд орчоод тэд нар чинь одоо манай энэ мэрэгжлийн хүмүүсийн яриа таниулга юмнаас илүү мундаг ажиллаад байна штэ тэр нөгөө хүмүүсийн толгой эргүүлдэг нөхдүүд чинь. Тэгээд дээр нь мөнгө өгөөд байна штэ. Мөнгө ч юм уу ямар нэгэн одоо эд зүйл те тэр хүнд ямар нэгэн байдлаар нөгөө сонирхлын төрүүлэх юм хийгээд байгаа байхгүй. Тийм учраас одоо тэр эсэргүүцэл их байгаа юм. Тэгэхээр тэрийг сайн ойлгуулах ёстой, тайлбарлах ёстой, үзүүлж харуулах ёстой ийм юм дутагдaltaй байна. Дээр нь төр энийг дэмжих ёстой байхгүй. Тэгэхээр төр дэмжихгүй ингээд ард түмэн уул уурхаан салбар хоёрыг хооронд нь хэрэлдүүлчихэд тэгээ хараа суугаад байгаа байхгүй. Уулын орой дээрээс одоо ингээд нөгөө барын зудаан харлаа гэдэг шиг ингээд хараа суугаад байгаа. Энэ бол төрийн хийх ажил биш байхгүй. Ингэж болохгүй байхгүй. Ингэж ард түмний хооронд нэг тэмцэлдүүлж алцуулж ингэж болохгүй шүү дээ. Энд чинь энээс болж иргэний дайнч хүртэл гарна шүү дээ. Одоо энэ зарим орнууд яагаад хоорондоо байлдаад байгаа. Чин энийг зохицуулаагүйгээс л болж байгаа байхгүй. Эн чинь явандаа ингээд улам одоо томроод тэгээд ингээд бүр сүулдэ нөгөө эхлээд урээл оозон байснаа дараа нь ташууруулаад ташуурн дараа нь хотгожад сэлэн болоод ингээд буу шийдэн болоо явна шүү дээ. Тийм учраас энийг зохицуулах шаардлага бол зайлшгүй төрд бол байх хэрэгтэй. Ер нь бол энийг бас хоёр талыг суулгаж хагаад санаа оноогийн сонсоод тэгээд сайхан тайлбарлуулах хэрэгтэй байхгүй. Бие биенд нь ойлголцуулах хэрэгтэй шүү дээ. Энд чинь бид нар чинь Монгол хүмүүс нөгөө хүн хэлээрээ мал хэлээрээ гэд байна шүү дээ. Тэгэхээр бид нар чинь тэр ярилцаад ойлголцох төвшөнд одоо Монгол хүний оюун ухаан бол байгаа гэдэгт би бол итгэж байна. Тий. Одоо чинь мэдээлэл ингээд өгүүлцэх авалцах хурд гэдэг чинь гайхамшигтай болчихсон. Тэрнээс зүгээр нэг хятадын нэг компани хинж мэдгэдэггүйгээр зөвшөөрөл авалгүйгээр ороод энэ баялагийг ухаад аваад гарнаас ойлголт байхгүй шүү дээ. Тэр тийм боломж байхгүй. Тэр чинь улсаас засгаас тэр чинь маш олон юм шаардж байгаа. Тэгээд тэр хайгуул судалгааныхын ажлыг үндэслээд тэрэн дээр нь түшиглээ техник эдийн засгийн үндэслэл боловсруулад тэрэн дээр нь одоо ажиллах зөвшөөрлийг олгож байгаа шүү дээ. Тий. Тэгээд бас нэг юм одоо хүмүүс ойлгохгүй байгаа бас нэг юм байна. Энэ хайгуулын ажил гэдэг нэг юм байдаг. Геолог хайгуулын ажил. Энэ геолог хайгуулын ажлыг бол ямар төвшөнд хийлгэж явах хэрэгтэй байхгүй. Энд чинь тэгээд хайгуулаа хийлгээд нөөц байна уу, байхгүй юу? Байвал хэр байна? Ариун юм уу, ядруухан юм уу, бага юм уу тэрийг тогтоолгоод тэгсний дараа түүнийг олборлох нь харин ашигтай юм уу, ашиггүй юм уу? Өнөөдөр хэрэгтэй юугүй юу гэдгийг шийддэг байх хэрэгтэй. Тэр хайгуулын ажлыг энэ хувийн хвшлэр хийлгэх ёстой. Тэгэд энийг зогсоочоод одоо эн чинь бараг л 12 3 жил болчих шүү. Миний ойлгож байгаагаар энэ хайгуулын ажлыг зогсоогоод. Ингэхээр чинь одоо улс орны хөгжилд асар их
саад тодорхойтой. Энэ хайгуулын ажил гэдэг чинь юу байгаагаа мэдэхгүй байж бид нар чинь хүнтэй одоо юм ярихад хэцүү шүү дээ. Тэгээ ер нь одоо манай энэ Монголын газар нутгийн нэг 20% нь л хайгуул судалгаа хийсэн гэж үздэг. Манай геологийнхны одоо явахаар. А гэтэл 80% нь юу байгааг нь мэддэхгүй л байгаа байхгүй. Тэгэхээр тэнд чинь юм хийх ёстой зөндөө хичнээн ч оюу толгой байгааг үгүйсэх аргагүй байхгүй шүү дээ. Тэгээ одоо ер нь Монголд бас энэ гадны томоохон хөрөнгө оруулагчид орж ирээд уул уурхайн салбарт ажиллана гэдэг бас хэцүү болчлоо. Айцтай болчлоо. Тийм байна. Тийм байна. Нэг лиценз өчөө сайд нь хүртэл энэ лиценз чинь хууц цаас энийг ингээд баг цуцлаа хийсэн ч болно. Энэ бол асуудал биш гэд одоо ордуудыг хурааж авах ч юм уу ийм асуудлууд их яригдж байна. Тэгээ энэ 30 гэр бүл гэж нэг хэсэг энэ хурал дээр хүртэл засгийн газрын хэмжээнд хүртэл ингээд нэг нэргүй шидэлцээл тэгэл чи бол мэдээлэлд ойрхон байсан учраас ийм том ордыг өөрийн болгоод авчихсан гээл ийм маргаанууд хүртэл аюу их байна л да. Тэгээ энэс одоо дотоодын бизнес эрхлэгчид ч хэцүү, гадны хөрөнгө оруулагчид ч гэсэн нэг тогтвортой бид нар чинь урт хугацаанд гэрээ байгуулад олборлолтоо хийгээд ашгаа хүртэх, өгөөжөө хүртэх ийм л зорилготой хөрөнгө оруулалт хийж байгаа шүү дээ. Тэрнээс ч зүгээр үнгүй асар их хэдэн тэрбум доллар өгчөөд лицензээ цуслуулаад гараа явна гэдэг чинь тэр хүмүүсийн хувьд, тэр корпорацийн хувьд ч юм уу маш том хохирол учиртай зүйл байгаа гэдэг. Тэгэхээр одоо ер нь гадны хөрөнгө оруулагчид манайхыг юу гэж харж анзаарж байгаа болоо? Ер нь гадны хөрөнгө оруулагчид 2014 оноос эхлээд дайцсан. Одоо бүр баргийн одоо хүн орж ирэхэрэг болсон. Тэгээд сая одоо би нэг юм ажиглалаа л да. Энэ манай уул уурхайн асцаац энэ аж үйлдвэр эрдэс баялагын яам хоёр хамтраад энэ одоо хэд хоногийн өмнө уул уурхайн үзэсгэлэн хурал нөгөө Майнвек гэдэг арга хэмжээ зохион байгууллаа шүү дээ. Тэрэн дээр одоо тэр энэ нөгөө юуны хөндөд налахын цаатлын хөндөд одоо том арга хэмжээ зохион байгууллаа л би очиж үзлээ. Тэгэхэд тэнд гадны хөрөнгө оруулагчид гэж ер нь ямар хүн байна гэж ажиглаад тах. За ер нь нэг 70% нь хятадууд л байл. Хятад хүмүүс л байл. Хятадын компаниуд л. Тэгэхээр энэ чинь өрөөсгөл болчихж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь одоо нэг орны хөрөнгө оруулалт ингээд дийлэнх болчих юм бол аюултай шүү дээ. Чи үндэсний аюулгүй байдал одоо маш хортой юм. Маш хортой тийм. Давуу ирэх үс. Бусад одоо тэр өндөр хөгжилтэй орнууд ялангуяа одоо Америк, Англи, Австрал, Герман одоо тэр чиглэлийн хүмүүс харьцангуйгаар маш цөөхөн байна гэж харагдсан. Ягаад тэгэхээр өмнө нь одоо намайг ассоциац ерөнхийлөгч байхад бид нэр Discover Mongolia гэж арга хэмжээ зохион болдог байсан. Тэр арга хэмжээнд ирж байгаа хүмүүсийн өстой 70% нь одоо гадаадын бусад орны хүмүүс байдаг байсан. 30% нь харин хятадууд байсан. А одоо бол 70% нь хятадууд болсон, 30% нь бусад орныхан болсон байх жишээтэй ажиглагдаж байна. За энэ бол одоо нөө манай бодлого буруу явж байгаагийн л бас нэг илэрхийл. Тий. За. За ойлоо уул уурхайн талаар нэлээд ярьлаа. Одоо арай өөр талаас нэрээ. Улс их оронд одоо ер нь альч улс бай, альч байгуулга байна. Шинжлэх ухаан гэдэг зүйл маш чухал тийм үү? Та одоо чинь яг анхны мэргэжилтийн таны мэргэжил ямар мэргэжил юм? Би бол уул уурхайн ашиглалтын технологич. Тэгээ энэ одоо энэ хуучин Монгол Улсын их сургуулийн арьяа байлаа да намайг сурч явах үед. Одоо бол энэ шинжлэх ухааны технологийн их сургууль тийм ээ. Энэний одоо уул уурхайн ашиглалтын анги төгссөн. Тэгээ энэ мэргэжлэрээ би ч одоо 40 жил ажиллалаа. Тий. Альт салбар. Одоо ялангуяа улсын хөгжилд инженер гэдэг хүн маш чухал гэж би боддог байхгүй. Инженерүүд асар их инженер хэрэгтэй. Бэлтгэх хэрэгтэй. Тэр дундаас үнэхээр мундаг инженерүүд төрөн гарна. Тэртээ за нэг 100 мянган инженер бэлтгэсэн ч тэр 100 мянгуулаа мундаг инженер болоод мундаг зохион бүтээгч болоод явахгүй. Мянган ч юм уу маш гайхалтай зүйлийг бүтээх юм чадвартай хүмүүс төрөн гарна гэж боддог. Тэгэхээр одоо Монгол улсад жишээ нь инженерүүдийг бэлтгэх энэ том ажлуудыг ер нь хэрхэн хийж байгаа юм бол энэ төслийн хэмжээнд ч юм уу бодлогын хэмжээнд ч юм уу энэ рүү нэлээд анхаарал хандуулах хэрэгтэй байх гэж бодоод байгаа. Сүүлийн үеийн залуучууд бас нэг шинжлэх ухааны салбар энэ ертөнц рүү бас их сонирхолтой дуртай болоод ороод байгаа юм болов уу гэж хараад байгаа шүү дээ. Тийм. Ер нь бол инженерүүд л улс орны хөгжлийг авч явдаг. Тий. Тэрнээс
урлаг спортынхан авч явдаг юм биш. Урлаг спортынхан бол зүгээр одоо өнгөн талын сурталчилгаа гэдэг юм уу те. Одоо улс орны бас нэг тэр соёл ёс заншлыг илүү тээж явах гэдэг чинь. тээж явж олон түмэнд одоо дэлхийн ертөнцид таниулах үүрэгтэй. Тэрнээс биш яг одоо улс орны эдийн засгийн хөгжил гэвэл инженерүүд л хийхээс өөр арга байхгүй. Инженергүй бол тэгээ явахгүй. Тий. Инженерийн тооцоогүйгээр юм хийх юм бол тэр тийм урт наслахгүй. Тэгэхээр энэ бүх юм бол зайлшгүй одоо хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр бол Монголд энэ инженерийн сургуулиуд, инженерийн ухаанууд бас байна. Одоо ялангуяа манай энэ шинжлэх ухааны технологийн их сургуулиуд их бас боломжийн хэр хэмжээндээ бэлтгэж байна. За бусад одоо тэгээ сургуулиуд байна л дээ. Гэхдээ эдний маань нэг одоо хэцүү юм нь бол бас нөгөө багшлах одоо хүний нөөц муу байна. Ялангуяа сүүлийн үед одоо энэ манай одоо геолог уулуурхаан сургууль гэдэг шүтээсийн нэг сургууль ба шүү дээ. Тэр сургуулийг ингээд ажиглаж яхад бол багшлах боловсрооч их хомсолж хомс болцсон. Тэгээд одоо тэнд нь ажиллаж байгаа тэр багшилж байгаа багш нарыг хараад байхад эрдмийн зэрэг цолтоо хүн цөөхөнч байх шиг. Тий. Ер нь энэ нэг тийм жоохон хэцүү байдалд орсон. Тэгэд энэ инженерийн ухаан, инженерийн техник технологийн энэ юм бол нэг их нас харгалцдаг юм биш л дээ бас. Энэ бол ялангуяа одоо энэ олон жил ажиллажсэн мундаг туршлагатай эрдэмтэн докторууд бол байна. Тэгээ тэдрийг яагаад ч одоо нөгөө хууль дүрм барайл одоо тэгээд шахаад хөөгөө гаргачих юм. Тэтгэвртний хөөгөө гаргацсан. Тэгээд тэгснээс болоод нөгөө залуу үеийн яг бэлтгэгдэж сайн чадаагүй, бүрэн хэмжээнд очиагүй ийм нэг завсрын үе гарчаад байна. За энэ нь бол яг одоо тэнд сурч байгаа оюутан залуучуудын хувьд бол бас жоохон учир дутагдaltaй мэрэгчлэлтэн бэлтгэгдэх нэ л гэж харагддаг. Тэгэхээр энэ дээр бас анхаарах ёстой юм шиг байна. Тий. Уг нь бол сайн онлайн физикчид, сайн практик физикчид энэ чадварлаг юм боловсон хүчин бол улс их оронд асар их хэрэгтэй байна. Энэ гадаад орнуудад харж байхад тэр ихтэй сургуулиуд, коллежууд чинь ихэ өндөр настай олон жил ажиллажсэн тэр чиглэлийн одоо нөгөө гол эрдэмтэн-гүүд нь тэр сургууль дээр байж лах юм биш үү? Тэр одоо хүмүүстэй нөгөө зааж сургаад байж лах юм. Тэдрийг хөөгөө гаргачихгүй юм. Манайх бол тийм амархан одоо сая бол энэ өнгөрдөг жил, энэний урд жил хоёр бол их эрс хөөж гаргалаа штэ ахмадуудаа. Одоо миний мэдхийн энэ шүтээсийн геолог уулуурхаан сургуульд одоо миний үеийн буюу надаас арай жоохон доотлын үеийн багш нар нэг ч байхгүй болсон байна. Тэгээд дандаа одоо жоохон залуучууд аль талдаа бас байгаа бах тийм ээ. Өөрийнхөө нөө хувийн амьдралыг бас нэг артайхаа авч явчих гад илүү өндөр цалинтай өөр боломжны нөхцөл рүү явдаг ч юм уу. Одоо сүүлийн манайхан чинь маш их олноор гадаад руу явж байна. харин тэгж байна. Цалин заавны асуудал байна. Тэр ч одоо бас аргагүй юм. Хүний амьдралын асуудал шүү дээ. Тий. Тэгээд энэ Монголд чинь ялангуяа энэ нөгөө ихтэй сургуулийн багш нарын маань цалин хөлс муу байгаа хөө. Доогор байгаа хөө. Тэгэхээр нөгөө арай чадалтаанууд нь тэгээд эсвэл компани аж ахуй нэгжид ороод явна. Эсвэл гачаа ажил хайгаа явчих жоо. Одоо ингээд дэлхийн томоохон тоглогч улсуудын ингээд төсөвлөж байгаа байдлуудыг харахад за батлан хамгаалах салбартаа их том төсөв гаргана мэдээж. Шинжлэх ухааны салбарт их том төсөв гаргаж байна. Яг ингээд эргээд Монголын харангуут шинжлэх ухааны энэ салбарт гаргаж байгаа тэр төсөв мөнгө бол үнэхээр нэр тусал юм да. Тий. Яг хөө бид нэг одоо нэг миний үеийн хэсэг нөхдүүд арай биднээс түрүү үеийн ахмад одоо эрдэмтэд манай салбарын эрдэмтэд нийлээд Монголын уулуурхаан академи гэдэг юм байгуулсан. Тэгээ төрийн бас байгууллага л да тэр. Хөрхи ямар ч санхүүжилт байхгүй. Тэгээ гишүүдийн татвараар санхүүжин гэж байгаа тэр. Тэгээд нэг тийм юм хийж байгаа. Зүгээр ер нь тэрнийг одоо бас ингээ өргөжүүлэх ч юм уу, тэрнийг маань дэмжиж өгдөг болвол бид одоо энэ сургуультай ч юм уу одоо энэ уулуурхаан чиглэлээр сургалт явуулдаг сургуулиудад одоо тусламж дэмжлэг үзүүлэх, заах
тэднийг одоо давтан сургах, багш нарын сургах, мэрэгшүүлэх ийм юм хийвэл болохгүй юм байхгүй. Энэ хүмүүсийг амьд сэрүүн байгаа дээр нь ашиглах хэрэгтэй байхгүй. Энэ чинь үнэтэй капиталууд шүү дээ. Маш олон жил одоо бэлтгэгдсэн энэ улсын хөрөнгөөр сурсан одоо ялангуяа социализмын үед бол бид нар чинь бүгд 100% улсын хөрөнгөөр сурч ийлээ шүү дээ. Тэгэхээр чинь энэ улсаас ингээд зардал хөрөнгө гаргаад гадаад дотоодод маш олон хүн бэлтгэж сургачаад тэгээ тэрнийгээ жоохон нас ахаад ирэхээр ингээд ямар ч ашиглахгүй ингээд хайчдаг. Тэгээд тэдний зэврээ дуустдаг. Нөгөө салбар нь ч одоо тэгээд нэг тийм учир дутагдaltaа тийм ээ. Ямар нэгэн одоо тэр чиглэлийн туршлага байхгүй тийм болоод ингээд тэгэд чи эцсийн стен хохирох гэхээр ард түмэл хохирч байгаа. Ард түмний үр хүүхдүүд энд өчнөө мөнгөө төлөө сурч шít. Тэгээд тэднэрт тэр заах ёстой пердментийг тэр хичээлийг яг тэр төвшөнд нь заах ёстой. Тэгээд одоо ингээд ажиллаж явах зарим нэг уул уурхаан сургууль төгссөн хүүхдүүд ирэх юм л да зарим ингээд бас тэгэл одоо би бол энэ шинжлэх ухааны технологийн их сургуулийн дэргэд тэсэлгээний сургалт судалгааны төвгээд нэг төрийн бас нэг тийм төв байдгийг. Тэр төв дээр би багшилдаг. Би өөрөө болохоор нөгөө тэсэлгээний инженерийн холбоо гэдэг нэг төрийн бас байгууллагын тэргүү ухаантай. Тэгээ тэрүүгээр тэнд очиж хичээл заадаг. Тэгээд ингээ хичээл зааж яхад одоо тэр залуучууд маш их юм мэдэхгүй байна. Тэгээд тэр тэсэлгээ гэдэг юм чинь бол одоо жишээлбэл нарийн идэхгүй. Нарийн шинжлэх ухаан байхгүй. Уул уурхаан салбар тэсэлгээгүйгээр явна гэдэг ойлголт ерөөсөө байхгүй. За нэг улирлын чанартай зуны цагт ажилдаг нэг алтны шороо ордуу жижигхэн алтны шороо ордуу. За нэг хот тойрсон элс хайрганыг харааруд л тэсэлгээгүй ажиллаж байна. Бусдын нь бүгд ихэнх нь л одоо тэсэлгээтэй. Энэ уулын чулуулгийг бутлахгүйгээр тэслэхгүйгээр яавч уулын ажил явахгүй. Гэтэл тэр чиглэлийн мэдлэг мэргэжилтэй хүн аюулгүй учир дутагдaltaй байхгүй. Тэгээд их олон юмдаар бол энэ ажиглагчээ. Тэгэхээр энэ ганцхан тэсэлгээ биш. Ер нь ингээд энэ уул уурхаан салбарын тэр энэ чих олон ажилбарууд, олон төрлийн мэргэжлийн хүмүүс байж иж уул уурхаан салбарын үйл ажиллагаач чигд явдаг байхгүй. Тэгээд олборлохоос эхлээд бүр хайгуулаас эхлээд тэгээд нөөцийг олж тогтоогоод илрүүлээд нөөцийг тогтоогоод дараа нь тэн дээр уурхаа байгуулад ингээд олборлолт явуулаад дараа нь тэрнээс гарсан одоо олборлсон ашигт малтмлаа боловсруулад тодорхой хэмжээгээр манай ч юм бол хагас боловсруулаад гаргаад нь шүү дээ одоо баяжмал гэж яриад байгаа. Зэсийн баяжмал, төмрийн баяжмал тийм ээ. Жоншны баяжмал. За энэ юмнуудыг бид нар бол хагас боловсруулаад бүрэн одоо эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах юм бол улам л илүү ашигтай болж улам л илүү өртөг шингэнээд. Тэгэхээр тэр чиглэлээр одоо хүмүүсийг сургах хэрэгтэй байна. Тэнд сурч байгаа юм харьцангуй бага байна. Одоо бидний үед бол энэ хуучин одоо зөвлөлт холбоот улсад их олон чиглэлээр хүмүүсийг явуул залуучуудыг явуул сургуудаг байлаа шүү дээ. Баяжуулахын анги. Тэгэл металлургийн чиглэлээр өдр бүр инээтэй юм чих биш шүү дээ. Одоо миний үеийнхнийг эхэлж явуулсан юм шүү дээ. Одоо металлургийн инженер бэлтгэж байгаа юм. Ер нь одоо энэ металлургийн үйлдвэр Монголд байгуулна гэж. За. Тэгээд тэр үйлдвэр яг тийм одоо үйлдвэр олигтой байгуулагдсангүй. Одоо өнөөдөр хүртэл зис сайлуулах үйлдвэр байгуулна гэж 40 жил ярьлаа. Миний мэдхийн 30 жил ярьж байна. Тэгээд байхгүй л байна. Тэгээ яагаад одоо ингэж тэгээд нөгөө тэр үед нөгөө тэр одоо металлургийн үйлдвэрт ажиллаулна гэж бэлтгэсэн инженерүүд нь бүгд тэтгэврт гараад дууслаа. Нэг ч металлургийн үйлдвэрт ажилласангүй инээдтэй байгаа шүү дээ. Хайрын мөнгө үстэй. Тэгээ хүмүүсийг ийм маягаар манай одоо бодлого үйл ажиллагаа хоёрын зөрүүтэй явж байна л да. За. Ерөнхийдөө хоёулаа яриагаа өндөрлүүлээ дөө. Цаг нэлээ явлаа. Нэлээ ярьлаа. Тэгээд бас сүүлийн засаг төрчин лицензүүдийг ордуудыг хурааж авдаг. Тэрэндээ их гоё үг хэлдэг те. Ард түмэндээ авч өгнө. Тэгээд уурхай бол ард түмнийг байх хэрэгтэй. Юугүй бүх баялаг гараад бүгдийг ингээл хуваагаад ард түмэндээ тараагаад өгөх гэж байгаа юм шиг л тэгж их гоё попорж яадаг. Ийм асуудлууд их байна. Тэгээд нэг иймэрхүү поп үг. Тэгээд энэ нэргээ төрийн засгийн бизнес болж хувирдаг.
Тэгээ энэ бүхнийг бас үзэгч маань бас сайн бодож тунгаагаасаа. Тэгээ мэдээлэл одоо өөрөө олж судалж мэдмээр байна. Тэр ард түмэн гэдэг нэрийг айгүй өргөн ашигладаг улс төрчнөр. Тэгээ ард түмэнд одоо өх нэрээр төрийн өмчийн компаниудад одоо нөгөө уул уурхаан үйлдвэрүүдийг шилжүүлээд байгаа. Тий. Энэ бол зүгээр л өөрсдөө идэж уухын л бэлтгэл хийж байгаа гэсэн үг. Төрийн өмчийн компани гэдэг чинь ерөөсөө тэгээд одоо эзэнгүй өмчлөлчдөг байхгүй. Маш хүчрхэг тийм монопол бизнесмен болох гэдэг шүү дээ. Энэ бүгд өөрсдөө. Тэгээд ард түмэн болохоор ард түмний мэдлийн одоо төрийн өмчт төрд нийлүүлчихтэй төрд авчихтаар л их сайн болчихно гэж бодоод байгаа шүү. Тийм биш. Төрд авчихтаар уламд орж байгаа байхгүй. Уламд орж. Улам л одоо тэр идэж уух нь гэсэн. Чи одоо ингээл харал та тэр нүүрсний хулгай гэж одоо нүдэн жилжингээ ярьсан юмны чинь ихэнх нь хаана болж байна? Төрийн өмчтэй компанидаар л идэж уусан асуудал гараад штэ. Тэрнээс одоо ховын нүүрсний компанидаар ямар юмны идэж уусан юм гарах юм бэ? Тэр чинь эцэст нь өөрсдөө тэр чинь тэгж тэднэрээр дураар нь тэг дургуулахгүй штэ. Тийм штэ. Тэн чинь нэг нэгтлэн ч юм уу нэг инженер ч юм уу тэр ихээр нийтээд байхгүй. Тэр чинь хяналт нарийн байгаа. Яг тийм. Хувийн бизнес гэдэг бол өөр асуудал да ялтчихгүй. Тэгэд энэ тэр ард түмний нэр барьж төрд булааж авч тэгээд хувааж идэхэл одоо аргал юм гэж ингэж харагдаж байгаа. Тийм учраас энэ төрийн өмчийн компаниудыг бол аль болох цөөлөх ёстой байхгүй. Хуучин бол энэ нэг уурхаа тэгээд энэ төрийн өмчт компани ч айгүй их шахаа явагддаг байсан шүү дээ. Бүр ажиллагаагүй болсон тоног хөрөмж авчираад нөгөөдг нь аваачаад агуулгатан тавиад хайчдаг. Асар үнэтэй 2 3 дахин үнэтэй өндрөнөр өгчдөг энэ төрийн мөнгө уйлдгүй энэ төр гэж ярьдаг юм ярианууд их байна. Ер нь аль сэдвээр ярьсан засаг төрийн буруу үйл ажиллагаа тийм ийм юм халтраал орохоос аргагүй байна. Тэр нь л тэгэл одоо нөгөө болж игэл би энэ төр засгаа муулахгүй гэл хичээдэг юм. Яа тэгэхээр одоо бидний үеийнхэн чинь төрөө дээдлж ирсэн хүмүүс шүү дээ. Тэгэд муулахгүй бай гэхээр үнэхээр болохгүй юм. Үнэхээр буруу юм нүдэн дээр ингээ хийгээд ахаар чинь одоо жишээлбэл сая тэр ашигт нөгөө юуны цөмийн энергийн хуулийн дээр одоо тэр амнаатын татварыг 9% болгоод ийм 9% амнаатын татвар төлдөг орон манай дэлхий дээр бараг байхгүй. Энэ чи одоо Монгол улс тэгээд юугаараа гайхуулж байгаа юм тэр чи одоо. Үнэхээр гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй гэдгийг одоо бүр ил тод хэлж байгаагийн нэг илэрхийлж дээ. Ямар ч аргаар. Чиний 9% чинь би аавна. Борлуулалтын чинь орлого 9% шүү дээ. Энэ амнаатын татвар гэдэг чинь борлуулалтын орлогоос нь шууд авдаг хөв байхгүй. Энэ чинь бүр татвар биш юм байгаа яг нарийн дээр. Энэ чинь төлбөр гэж нэрлэж байгаа нэр нь хүртэл. Ашигт малтмлын нөөц ашигласны төлбөр гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энэ төлбөр гэдэг юм чинь бол татвар яг биш юм шүү дээ. Энэ чинь бол зүгээр одоо төр турааж авч байгаа юм. Юу н муухагаар хэлэхэд баг ингээл дээрм авилгал авч гэсэн. Энэ ийм өндөр юм тавиад эхлэхдээ одоо яаж энэ хөрөнгө оруулах юм? Яаж нөгөө Францын одоо тал чинь манай тэр ураны чинь хөгжүүлэх юм? Энэ хэцүү болчихж байгаа байхгүй. Ашиг хараад орох гэсэн чинь за эндээс ч ашиг авах юм уу да гэж. Ийм юм хийдэг, ийм юм санаачилж оруулж ирдэг, тэрийг баталж идэг их хурлын гишүүд үнэхээр харамсалтай. Би одоо ингээ харахад дандаа сайхан залуучууд сонгогдлоо, энэ жилийн сонгуулиар одоо их сайхан манай их хурл парламент их гоё боллоо, сайхан залуучуудаар дүүрлээ, арай өөр маягаар явах байх гэж одоо найдаж ийлээ, харж ийлээ. Гэтэл тэд нар маань тэр одоо итгэл найдварыг алдаж штэ. Одоо тэрийг баталж байгаа хгүй. Тэр 9% амнаатын татвар оруулж ирж байгаа одоо тэр нөгөө юу гэдгийг нөө удлаа их орон цараас нөгөө нөхрийн бодлогыг хэрэгжүүлж штэ. Баталгаажуулж өгч штэ. Ингэж болохгүй л байхгүй. Ер нь ихэнх оронд 3-5% байдаг. Гэтэл 9%. Энэ бол арай дэмжиж байгаа байхгүй. Тэгээ ер нь ингээд уурхайн салбарынхантай уулзаал, бизнесментэй уулзаал явж байхад нэг олон нийтэд бас энэ манай уурхай ингэж байдаг, ийм үйл ажиллагаа явуулдаг, ийм ордтой энэ гэж олон нийт мэдгэхийг хүсдэг юм байл. Ингээл бас тэгээд одоо ер нь эсэргүүцээд бас юу болох вэ гээл. Ингээл янз бүрийн дарамт ирдэг учраас одоо бүр тэрнээс чи халшраад байгаа байхгүй. Нэг чимээгүйхэн ажиллаа ингээл урагшлуулахыг боддог. Ихэнх компаниуд тийм байдалд орсон байна. Тийм нэг
нуугдмал, нууцдмал тэгээд нэг тийм байдалд орсон. Тэгээд одоо ил тод юм байхгүй. Тэгсгийгээд одоо нэг олонний анхаарал татахгүйхэн шиг байжгаад тэгээд нэг этэн төгрөг олох тийм бодлоготой болцсон. Тийм тэгээ улс төрийн тоглолт хийж байгаа зарим нөхдүүд нь очиод лайв хийх юм тийм ээ. Энэ уурхаал байхгүй бол Монгол хөгжих гээд энэ ста манай улсыг балуулж гин гэдэг энэ нөхдүүд их бас олон байна. Тэгэхээр айхаас ч яах. Дэлхийн ертөнц хэдэн мянганы туршид газрын баялгаа ашиглаж тэрнийг одоо энэ амьдрал ахуйдаа хэрэгжүүлж ирсэн энэ одоо түүх хүн төрлөختний түүх шүү дээ. Энээс бид гажих ямар ч боломжгүй шүү дээ. Газрын баялгаа ашиглахгүйгээр яаж амьдрах гэдэг юм. Яаж гар утастай яаж гой машин унах гэдэг юм. Хэрэглээд байгаа ухаалаг гар утас, зурагт, машин тэрэг шинжлэх ухаанд хэрэгтэй байгаа бүхэл зүйлсийн газрын баялагтай холбоотойгоор хөгжиж байгаа шүү дээ. Ер нь байхгүй юм байдгүй юм. Ингээ яриад байвал одоо уруулын будаг хүртэл газрын баялаг шүү дээ. Яг үүндээ. Ярилцсанд баярлалаа танд. За. Тэгээ эндээс сонссон үзэгчид маань бас олон зүйлийг ойлгож ухаарсан баг. Тэгээ цаашдаа бас өөртөө сайн судлаасаа гэж хүсмээр байна. За таны ажил төрөл бас амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа баяр та.